Ямар. За өдрийн мэнд манайхаа сая Японы тэр дундаа Саппоро хотын нийтийн тээврийн урилгаар Япон явчаад 7 хонцод ирлээ. Тэгээд яг явхаас өмнө дүүнүүд дээр машинаа орхичоод яваад ирсэн. Тэгээд өнөөдөр иж машинаа авч ийн. Супер манлаа нэрээ. Би өмнө 4 сарын өмнө те эхнэрийн машинаа авчихсан те. Эхнэрийн машиныг ер нь бол шинэ машин авсан хүн болгон ганц шинж биш те. Ер нь машин авсан хүн болгон заавал шинэ байх албагүй. Ирээл эднийхэр бол хуулга заавал наадах хэрэгтэй. Тэгээ хуулганы ач холбогдлыг бол манайхан надаар хэлүүлдэг мэднэ л дээ. Одоо зөвхөн тэр хуулгыг хаана ямар байдлаар ямар чанартай яаж хүүцэгдэж байна гэдэг нь бол хамгийн чухал асуудал болчиход байгаа. Миний бол одоо үнээр ярих юм байхгүй супер хийсэн байна. Тэгээд манайхан одоо Wings Motors гэдгийг. Гэтэ яг манайх нөгөө Wings Motors гэдгээр нь төдийл мэддэг юм байлээ. Нөгөө 13-ын XP л гэж асууад байдгийг. Тэгээ яг 13-ын нөгөө натурын зам гэж ярьдаг. Тэрний зах явахын хамгийн эцсээр гэлэн тохион дээр байдаг ийм гайхамшигтай гоё хамт олон байгаа. Би одоо дүүнэртэй танилцаад бас олон жил болж байна. Тэгээд би сая орж ирээд эднийх шоурумаа бүр илүү гоё болгочих. Энд чи одоо юу харуулж ийм гэхээр амар гоё сэтгэл харуулж байгаа байхгүй юу? Нэг өсөндөө ирж байгаа үйлчлүүлэгчдэд сэтгэл ханамжийг бий болгох те. Одоо миний мэдхийн амар гоё том дэдис тавьчих. Тэгээд энэ шал чинь ийм байгаагүй нэг тийм нэг сааралдууд юм байсан чинь юу энэ ч одоо нэг имлэгд ороод ирсэн юм шиг л гадаа амар цастай байна, шавхаатай байна. Ямар ч шавхаа алга, ямар ч юу алга үнэхээр гоё байгаа байхгүй юу? За айгүй тийм сэтгэл хангасан. Дээрээс нь ингээд энд ирээ суухад надад их гоё таалагддаг. Эдний хүлээлгийн танхим манхимд та нар ингээд орохоор шууд пүг гэж одоо ингээд амьд гал мал тавьдсан тий. Ороод ир тий. Амьд гал тавьдсан, ороод ирэнгуут гоё кофегоор дайлна, өөрснийхөө брендинг одоо брендинг гэж хэлсэн шүү дээ. Гоё ус мусаар дайлна. Хүмүүст одоо яаж ая тухтай байх вэ? Тэгээ энд одоо манай энэ дүүнер маань үнэхээр мэрэгжлийн болцсон ямар хуулга наалах вэ? Ерөнхийдөө эднийх нь бол уран одоо төрлийн хуулга наалгаад байгаа. Бидний нөгөө мэддэг XP-ийг нааж байгаа. Тэр нөгөө энэ ч нөгөө хэмжээсээсээ их өөр юм байл шүү. XP-ийг нааж байгаа. Octagon гэдэг одоо миний ялангуяа 300 төлөө тэр Octagon гэдэг нь хамгийн тохиромжтой гэдэг. Octagon нааж байгаа. За тэгээд бас нэг хуулга байгаа. Тэр нэрийг мартлаа. За ямарч ингээд 3 төрлийн хуулга нааж байгаа. Тэрийг та нар энэ дээрээ одоо дүүнэртэй мэрэгжлийн хүүхдүүдтэй сайхан ярилцаад аль машинд нь ямар хуулга илүү зохимжтой байдгийг яадаг ийдгийг гэдэг. Тэгээд энэ хуулга чинь үнэхээр маш нарийн. Одоо энэ мил гэдгээр хэмжээд ийдэг юм. Би одоо тэгж ойлгосон. Энэ хэмжилтийг хийгээс өмнө та бүхэндээ нэг юмыг би бүр яг машин дээр очиж хэлье гэж бодоод байгаа. Энэ минийх дээр жишээ нь 2 төрлийн хуулга наацсан байгаа. Ерөнхий боди дээр нь 8 милийн одоо нийл гэдэг нь зузаанаа хэлээд байгаа шүү. Тэр чинь нөгөө инчиг 1000 хувасны одоо нэгчтэй мил гэдэг чинь тэрүүгээр яриад байгаа. Тэгээд ард урд гүпэр тэр дундаа хүмүүсийн хөл маш их одоо байн одоо энэ ч нэг гიშгэл бид нар энэ ч нэг гიშгэл ингээд явдаг шүү дээ. Тэр энэ эдгээр чи арай өөр хуулга наасан гэдэг байгаа. Яг мил нь их зузаан 11 гэсэн баха. 11-ийн хуулга наасан. Тэр нь ямар өвчтөй гэхээр мэдээж энэ чинь хамгийн их мөргөлт, зөргөлт, шүргэлт авдаг ч гүпэр байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь айгүй хамгаалж байгаа дээрэс нь. Би тав хүндээ дараа нь үзүүлээд энд нэг Rubicon гладиатор ирсэн байна. Нэг жоохон ингээд шүргэлцээд ороод ирсэн гладиатор дээр яаж хамгаасныг харуулах гэдэг байгаа. Тэгэхээр ингээд 2 төрлийн одоо жишээ хуулга наасан. Мэдээж энэ 11 милийн хуулгууд одоо 8-аас хамаагүй үнэтэй гисэн хэдий ч яг нөгөө адилхан үнээр эднийхэн маань санал болгоод байгаа. За дээрэс энэ их гоё. 2 дахь юм надад маш их эдний юу таалагддаг гэхээр буух эзэн буцах хаягтай гэж яриад байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан одоо энэ хуулгууд чинь бүгдээрээ нэг тийм баталгаад хугацаа өгөөд байдаг шүү дээ. Манай Wings Motors-ийн маань бол одоо 10 жилийн баталгаад хугацаа өгөөд байгаа. Гисэн хэдий ч зарим нэгэн газар одоо ингээд хуулга нааж өчөөд ямар тийм хаягснэ дээрээ баталгаад хууц мууц юу ч байхгүй дараа нэг ийм тийм болоод нөгөө газар очихоор хэдэн зуун машин орсон байдаг. Гэхдээ яалаа таныг манийг одоо тэр нөгөө датабейст байдаг ч юм уу асуудлууд үүсгэж эднийх бол тийм шаардлага. Би нэг юм үзүүлээд байгаа гэж бодоод байна. Яг ингээд арын шилэн дээр Cliff Design Octagon гэдэг ингээд бүр брендийнх нь лого мого юу мөгтөн ингээд бичсэн байж байгаа. Дээрээс нь капотос хөдөө үзүүлээ. Одоо нөгөө баталгаад хууц гэдгийг чинь бүр ингээд металлаар ингээд хийгээд хизээч арилахааргүйгээр ингээд
Капотон дээр чинь үлдэх бүр ингээд шивээд өгч байгаа байхгүй. Иш өөрөө дээр та. Wings Motors те. За тэдэн сарын 24 оны 2 сарын 3-нд хийсэн модель 300 GRX. За ингээд бүр нөгөө арлын дугаарыг бичээд өгсөн. Дээр нь давтагдшгүй өөрийн сериал дугаар. Одоо зөвхөн миний машин дээр энийг наасан. Одоо ингээд тэгээд харилцагч 77 77 87 78 гэх те. Ингэж супер хийж энэ энэ залуучууд. Тойл мойл одоо энэ обуудны хамгаалал бүх юмыг авч ийж ингэж наадаг юм байна шүү дээ. Тэгж жагаад наасныхаа дараа энэ зүсэлтүүдийг маш нарийн зүсэлтүүдийг хийдэг юм байна. За энэ гიშгүүр мишгүүр ерөөсөө ингээд бүх юмыг авч жагаад наадаг нь үний юм байна. Би зүгээр л ирээд нэг наагаад гараа явуулсан гэж бодсон чинь тийм биш юм байна. Энд чинь маш нарийн хийстэй маш нарийн ажиллагаа байдаг юм байна. Нэг машин дээр 2-3 өдөр бол баталгаатай байдаг шүү. Ачаал маш ихтэй гэж байна. Бараг эднийх ч одоо ингээд ойчлоод байгаа юм шүү. За тэгээд шинэ машин авах юм бол заавал машинтаа хуулга наадах хэрэгтэй юм байна. Ийм гоё сэтгэл гаргасан, дээрэс нь ийм гоё цэвэрхэн орчин. Тэг хаа наадаг гэж. Одоо энэ хуулга машин дээр хуулга наахын хамгийн чухлын мэдээж чанар. Дээрэс нь тэр нааж байгаа орчин. Энэ агаар дээр дэгдэж байгаа энэ тоосонцор гэдэг юм чинь энэ хуулга машин хоёрын хооронд орж болохгүй. Нэг жоохон тоосонцор моосонцор орчих юм бол ингээд гөвдрүүтэй л тэгэл балардаг байхгүй. Тийм учраас эднийх нь юу хийсэн гэж тусдаа ийм бункер те тусдаа ийм бункер хийж өгөөд энэчнээ бүр системийн ийм тэр тоосонцрыг чинь буулгадаг ийм одоо төхөөрөмж хийж өгч байгаа байхгүй юу? Энэ чинь мист гэдэг байгаа тийм. Мист гэдэг чинь одоо юу гэсэн үг лээ? Ерөнхийдөө манал гэсэн үг шүү дээ. Тэгээ одоо мантуулаад энд ямар одоо энэ 300 жишээд орчин явж гин л та. Одоо энийг яхаас өмнө мисттэй засаагаад энэ бүх тоосонцруудыг буулгасны дараа мист тэгээд яг ингэж буулгаж юм да. Ингэж хийж байгаа байхгүй юу? Энд ч бас бүр нэг мис засал хийж байгаа юм шиг ийм нарийн ажил байдаг юм биш үү манайхаа. Би зүгээр л ирээд ингэм хуулга наачдаг юм баг гэж утсан ч ерөөс тийм биш юм байна. За ингээд ялангуяа энэ чинь хуулгач ганцхан гадна талын юм баг чинь дотор талтай ер нь хаанд гялгар байна. Одоо энэ гоё энэ модон оруулган дээр бүх газар л ингэ хуулга наадаг юм биш үү? Би бол ерөөс мэдэхгүй явж исэн юм байна. Одоо энэ минь чинь ийм нарийн ширийн жижигхэн юмнууд дээр бол одоо энэ компьютер зүсэлт хийгээд компьютерээр зүсээд яг хэмжээ дамжааг нь тааруулаад ирээд наачдаг юм байна. Том гадаргууд дээр бол ер нь гараар хийсэн хамаагүй дээр гэж тайлбарлаж байна шүү. За ялангуяа энд бол энэ юуны хуулгыг чухал шүү гэнэ энэ хөлн дээр одоо ялангуяа эмэгтэйчүүд нэг дүүпл мөбөлтэйгээ их явдаг учраас энэ ингээд зурдаг мурдаг тохиолдлууд их байдаг гинэ. Тийм учраас энэний хуулга бол хамгийн чухал шүү гэдэг зүйлийг бол залуучууд надад ярьж байна. Одоо яг ингэж хуулга хийж байгаа газар мэдхгүй би л бол хаана гэдэг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд одоо энийг л та бүхэнд гол нь хэлэх гэсэн. Тэгээд нэг ийшээ нөгөө шоурум дээр очиод хэмжил хийгээд үзье. Би та бүхэнд нөгөө энэ нөгөө хуулга нь ямар хуулга байдгийг яаж хэмждгийг гэдэг тэр нэг талаас нь баярлалаа мэн дөө. Ингээд хараа. Ирэхэд гоё халуун кофе моф хийгээд өгцөө. Үйлчлэгээ бол супер ээ. Үйлчлэгээ бол супер. Тэгээд энэ гоё каталог байж байгаа. Энэ каталог дээр энэ хуулгачууд хичнээнч төрөл байдгийг хичнээнч өнгийн байдгийг одоо энэ бууралдгүй жоохон жижигхэн бууралтай гэдэг. Тэгээ энэ болгоноос ингээд сонголтоо хийнэ. Тэгвэл энэ дээр сонгоод үзье хэдүүлээ. Эдгээр чинь ингээд наалтцсан гарахгүй бас. За ийм хэмждэг багж байдаг юм байна манайхаа. Энэ мил гэдэг юм чинь хэмждэг. За мил гэдэг юм чинь түрүүн би хэлсэн. Инчийг 1000 хуваасны нэгж. Инч чинь би андуураагүй бол нэг инч чинь 2.45 билүү сантиметраар нэг иймэрхүү юм байгаа шүү дээ. Энийг л 1000 хуваасны нэг гэсэн үг шүү дээ. Сантиметраар ч гэсэн хэмжиж бас болох байх. За энэ дөрөв манал айгүй амархан цэг гэж салгацсан. За одоо энэ нөө ерөнхийдөө би миний бодин дээр наасан юу хэдтэй хэдтэй анзаарах. Хаба 8 7.5-аас 8. Хамгийн идеал хуулга бол 7.5-аас 8. За миний гүүпер дээр наасан тэр дундаа нөгөө гიშгүүр дээр хөлний одоо хамгийн их хөл гიშгдэх газар наасан хуулгач энэ. Энэ бол 11 байх хэвээр. Зузаан гэсэн үг. Илүү илэгдэлтэй 11. За ингэж л хэмждэг юм байна. За айгүй шинжлэх ухаан зүйлсэж байгаа байхгүй. За хэдүүлээ энэ юун дээр нэг лагиатор дээр очиод сая ингээд гахаага яг саяхан өнөөдөр орж ирсэн юм аа энэ нөгөө манайхаар хуулга наалгуулчих 3 жилийн өмнө нэ. Тэгээд өөрөө нөгөө тариалгын талбай дээр нэг тариа тавьдаг нөхрийн машин. Энэ ихтэй машины хувьд бол супер машин шүү дээ. Би ч одоо Англиад их дуртай. 3 жилийн өмнө эднийхээ наалгаад гарсан юм гладиатор юм байна. Одоо ингээд зурагдсан. Тэгээд яа хүүхд өөч зурцсан янз янз юм зурагдаг шүү дээ. Нэг үзэт хийдүүлээ. Ямар шоос. Ямар ёо. Итгэргүй. Бэт юм шүү.
Ичлайг үн тийм. За ямар ч үсэн одоо энэ ингээд хараа. Энэ одоо оригинал зурагдсан байж байна. Энэ сая би энэ хуулчлаа. Хуулганы гайхамшиг чинь энэ шүү тэрс. Ингээл юу ч байхгүй. Одоо энэс хойш ингээл юу ч байхгүй. Энийг хуулж хайлаа ахаа шинэ юу наалаа. Ийм л байна. Үнэхээр гоё шинээр. Сэтгэл ханамж 100%. Сая энэ хооронд ингээ ярьж хахад гоё жи ороод ирлээ. Бас хуулгуулах наах гээд. За тэгээ манайхаа ирээрээ үзлээрээ дүүнертэй уулзаараа энэ чинь хамгийн чухал нөгөө ирээд эдэртэй уулзаад ямар хуулгаа сонгох уу, яах уу, ямар үн анчтай байдгийн. Ер нь бол миний л авсан туршлагаас бол машин авлаа. Ирээ сайхан угаалгаар цэвэрлүүлээл сайхан хуулгацсан бол нэг удаа сайхан жохон хөрөнгө оруулалт хийчихнэ. Эднийхээр ингээд үйлчлүүлээд хуулгаа наалгачаад гарч яваад хамгийн ихний угаалгыг энд тэнд очиод дур мэдэн хийж болтгүй юм биш үү? Хамгийн ихний угаалгыг тэр айгүй чухал гэж шүү. Заавал энэ дэрж экспелтер хэлэх хэрэгтэй юм байна. Эднийхэн угааж өгнө. Тэгээ угаачаад тэр яагаад угаадаг гэхээр угаачаад дараа нь шалгалт явдаг юм байна. Энд тэнд нь бөмбөлөг үүсч үү, хий орж үү, маш нарийн шалгалтыг хийгээд за ингээд тэр нь бол 10 хоногийн дараа болдог гэж шүү. 10 хоногийн хугацаанд эн чинь яг ингээд биендээ гол суугаад бүх юм нь гоё таарад ингээд тэгээд 10 хоног та нар явж байгаад хамгийн ихний угаалгыг заавал хуулга наргасан газраа ирээд тэр дундаа экспелтер хийж хийх хэрэгтэй юм биш үү. За энэ дээр мэдээлэл анхаараад. Тэгэл машинаа унах хэдэн жилдээ те. Ямар ч аюулгүй те. Жоохон чүрэлзээ одоо Улаанбаатар чинь тэгэл жоохон явж байгаа шүргчин, жоохон явж байгаа яа чин асуудал зөндөл байгаа шүү дээ те. За ингээд дараагийн блог хүртэл баяртай байна.